Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц өг нийслэлийн багнуур дүүрэгт ажиллаж иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа. Энэ үеэр хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилт үр дүнтэй танилцаж үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан юм. Ерөнхийлөгчийг төв талбайд дүүргийн удирдлагууд багнуур цэргийн хотхны хүндэт харуул угтаж авлаа. Тэрбээр бодлого үйл ажиллагааныхаа хэрэгжилт, нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн талаар иргэдэд мэдээлэл өглөө. Улс их орныхоо эрчим хүчний их үүсвэрийг хангах эрхэм үүргийг хүлээдэг багнуур дүүргийн ажилтг бүтээлч ард иргэд уурхайч та бүхэнтэйгээ хаврын дунд сарын бэлэг сайхны өдөр уулзсан учирч байгаадаа баяртай байна. Монгол улсын гал уламжлалыг бодлогч эрчим хүчний тулгуур багнуулсан багнуур дүүргийн ажилтг хичээнгүй иргэд уурхайч инженер техникийн ажилтнууд та бүхэндээ дахин баяр хүргэж байгаагаа илэрхийлье. Бид бүхэн энэ одод амжилтаа илүү их баталгаажуулж Монгол улсынхаа хөгжил хов нэмрээ оруулсан мөн Улаанбаатар хотын төвлөрдийг саруулсан томоохон улсын гэрэлтэй хот болохын зорилготой хэрэгжүүлж ажиллагаа та бүхэндээ илэрхийлж байна. Үүнийг гэсэн та бүхэн маань жинжин хамтран ажиллана гэдэг гүнээ их найдаж байна. Ерөнхийлөгч нийслэлийн багнуур дүүрэгт ажиллах үеэрээ Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа багнуур хувьцаат компани уурхайчид ажилтан албан хаагчидтай уулзлаа. Дус компани улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 47%, төвийн бүсийн хэрэглэгчдийн 52%-ыг хангадаг стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр юм а. Өнгөрсөн онд 4.8 сая тонн нүүрс олборлож 37.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хуримтлагдсан үр төлбөрөө барагдуулан 2.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Мөн улсын төсөвт 105 тэрбум, нийгмийн даатгалд 19 тэрбум, үндэсний баялагын санд 126 сая төгрөг төвлөрүүлжээ. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц өг багнуур дүүргийн иргэд багнуур хувьцаат компани хамт олонтой уулзсны дараа хүнсний хувьсгал хөдөлгөөнд нэгдсэн 9 шант компанид очлоо. Дус компани 1993 оноос хойш талах нарийн бов, бялуу үйлдвэрлэж дүүрэг зэрэгэлдээ 6 сум, 5 цэцэрлэг, сургуулийн хэрэгцээг хангаж байна. Улсынхаа ерөнхийлөгчийн одоо санаачилсан үндэсний хувьсгал гэж юм сайхан хөтөлбөрийн хүрээнд таавах маань одоо ард түмнээ хоолож ундлах, хоолтой унттай байлгах энэ ажил бол маш сайхан буянтай ажил шүү дээ. Үндэсний хувьслаас хойш бидэд 5 бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол одоо 11 бүтээгдэхүүн болж 6-аар нэмэгдсэн байна. Монгол хүн бол өөрөө хоолоо хийдэг, өөрөө хувцас хийдэг байх. Тэр тусмаа одоо энэ талах гэдэг бол энэ бол стратегийн бүтээгдэхүүн шүү дээ. Үндэсний хувьслын хүрээнд бидэд бүх тоног төхөөрөмж 100% шинжилсэн. Зурагч машин, за фишинг, хэвлэдэг машин болон зүсгэж машинуудаа бүгдийг шинээр шинжилээд за 100% ийм Bossme гэдэг брендийн бүтээгдэхүүнээр шинжилсэн байна.
За энэ бүтээгдэхүүн үйлдвэрлээд өдөртөө яг борлуулагдж дуусдаг буюу яг хэрэглэгчтэй 70 орчим цэгт одоо бид нар нийлүүлж байна. Мөн дээрээс нь 4 цэцэрлэг сургууль нийлүүлж байна. За манай 2023 онд үндэсний хувьслын хүрээнд 500 сая төгрөгийн зээл авсан, 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, 100 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөний зээл авсан. За энэ зээлийг авснараа бид нар банкнаас авдаг өндөр хүүтэй зээлийг маш бага хэмжээтэй. За тэгээд бидний хийж байгаа үйл ажиллагаанд маш өндөр хувьтай нэмэр болсон. Ерөнхийлөгчийн санаас сонирхсан хүнсний хувьсгалын үр дүнд бол олон үйлдвэр ашиглалтанд орж бид одоо хүнсний мэрэгчлэлтэй учраас тэрийг бол бахархаж харж байгаа. Хөрөнгө оруулалтын зээл авснаар бид нар маш их үр дүнтэй болж одоо ямар ч байсан бидний бүх тоног төхөөрөмж шинжлэгдсэний үр дүнд бол ажлын байраа бас нэмэгдүүлсэн. Өөрөөсөө байнга шинэ бүтээгдэхүүн өнөөдөр гүтэл одоо хийсэн бүтээгдэхүүн маргааш өгдөг гэх хөдөлмөрчтэй гардаг шинэ бүтээгдэхүүн очдог. Хамгийн гол нь шинэ бүтээгдэхүүн ерөөсөө шинэ бүтээгдэхүүнээр байнга хөдөлмөрчтэй хангадаг болохоор манай багнуурчууд ерөөсөө манай татхыг аваад хэрэглээ сурцсан бүтээгдэхүүн байгаа. Биднийг анх үйлдвэр байгуулж байхад бол үнэхээр хэцүү байсан. Төр зөсөх маарч хэцүү байсан. Яг үнэндээ бид нар яг өөрийнхөө чин яг зүрх хэрэг өөрийнхөө хэдэн төгрөгөөр болгож одоо өөр хэсгийг үздэг юм байсан. Одоо бол зах зээл хөгжөөд төр зөсөх маань дэмжээд ерөнхийлөгчийн үндэсний хувьсгалын дагуу хөнгөлтэй зээл өгөөл тэрэнд нь бид нар хамрагдаад одоо бол юм хийхэд үнэхээр сайхан халамжтай өгöd хийн дэшигтэй маш боломжтой байгаа. Энэ талаараа бид нар баярлж байна. Монгол Улсын ерөнхийлөгч хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр 123 дахь үйлдвэр дээр Багнуур дүүргийн 9 шанд гэдэг юм далхны одоо цехтэр ажиллаж байна. За энэ далхын цех маань одоо энэ 23 онд хүнсний хувьсгалд хамрагдаж одоо хөрөнгө оруулалтын зээл болон эргэлтийн хөрөнгийн зээл авснараа 5 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг байсан бол өнөөдөр 11 төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна. За мөн 5-6хан ажилтнтай байсан өнөөдөр 15-6 ажилтнтай болсон байна. Дахиад дуудлага бодлоор газар аваад цаашаа үйлдвэрлэлээ өргөжүүлж одоо 30 гаруй хүнийг ажлын байраар хангах ийм төлөвлөгөөтэйгээр одоо ингээд ажиллаж байгаа ийм өрхийн үйлдвэрлэгч жижиг дунд салбар руу орж ирж байгаа ийм одоо аж ахуйн нэгжлэр ажиллаж байна. Ийм сайхан эрүүл хоол хүнсээр ард түмнээ хангана гэдэг бол улс их орондоо оруулж байгаа асар том тусалцаа. Энэ ерөөсөө бага зүйл биш. Хүмүүнд ихчтэй нэг компани одоо үүсгэн байгуулагч дахирлаа баяр хүргэе. Ингээ одоо төлдөө татвар төлнө. 15 ажилчнаа цалин мөнгөтэй нэг сайхан хамт олон байгаа одоо энэ дэндээ суулгах байхгүй улс орондоо тусцаа дэмжлэг үзүүлээд ингээ ажиллаж ийн гэдэг бол та бүхэн маань одоо жинхэнэ эх оронч хүмүүс та бүхэндээ өсгөжүүдээ бүгдэнд нь баяр хүргэе. Багнуур дүүрэгт хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах, зөвлөлтөх уулзалт зохион байгуулагдлаа. Хурлыг Монгол Улсын ерөнхийлөгчийн өдөр үйлчилгээний бодлогын зөвлөх Доо Баяр нээж, хүнсний хувьсгал хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилгын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Монгол ногооноос болоод төмөс байцаал уум бол яг одоо нэг 6 сар гэж гарч ирээд бас ялгаагүй 10 сар 11 сар гээл бас нөгөө дуусчин тэгээд бас ялгаагүй урдаас ногоонууд нь адилхан л орж ирж байгаа. Тийм болохоор энийг бол одоо тэр хөдөлмөртөөс хэрэгжүүлээд одоо нэг ногоо тарьж байгаа хүмүүсээ бүр одоо тэр зээл мэлэнд нь хамруулаад залуу хүмүүсээ бас идэвхжүүлээд явбал бас их зүгээр байна гэж үзэж байна. Ер нь бол хамгийн том тулгамж байгаа асуудал санхүүгийн асуудал байгаа гэдэг байхгүй юу. Тэгээд зээл авъя гэж очихтойгоо зэрэг одоо амьдарч байгаа байраа барьцаанд нь 50-д хүртэл авъя гэхдээ зэрэг тануусын орлого тийм байх гэдэг юусоо зээл олддгоо гол нь. Яг зорилттой хүмүүсээ ингээд туслаад дэмжиж тэгээд ах юм бол одоо тэгээд бид ч бас заавал тэр гадаадаас ногооруулж их одоо хөжөө мөжөөс ногооруулж их шаардлага байхгүй л дээ. Өөрөөсөө Монгол улсынхаа юуг хангах тийм юу болцоо байгаа байхгүй. Газрын асуудал Багнуур дүүрэгт аягүй хурц. Газраа авах хэрэгтэй гэдэг тарилчнэр. Тэгээд бид нарт биш ногоо ингээд тариад төмс хүнсний ногоо тарин зойр байхгүй ерөөсөө
Тэгвэл бид нар чинь бас тийм юмд нь өөрснөө өвлжингой иргэдийн улсууд ажилчид нийлээд энэ ногоо тарьдаг улсууд манайхан зөндөө байна. Бид нар нийлээд тэр гүлэмжинд өвлжингой ингээд үнэхээр өвлийн гүлэмжтэй орчууд бид нар чинь ногоогоо тариад энэ дэлгүүр хошоонуудаараа хангаад явах бололцоо байна. Өөрснөө бас тэрнээсээ хөлс хөдөлмөр авчих бололцоо байдаг. Энэ хөдөлгөөнийг бол дэмжиж байгаа. Энэ хөдөлгөөн бол угаасаа яг хүрсэн хүндээ бол асар боломжтой зүйл байгаа байхгүй юу. Гэвч манай Багнуурын хувьд бол нэг хуруу дарам нэг 8-9 хүмүүс л яг ихэнх хэмжээний ногоо тариалдаг хүмүүс яг дүүрэгт бол тиймэрхүү байдаг. Уг нь бол яг хүрдэг хүмүүстэй хүрвэл энэ бол үнэхээр боломж юм. Мөн хурлын үеэр хүнсний хувьсгал мэрэгжлийн холбооны Багнуур дүүргийн салбар холбоог байгуулж, дараагаар 9 шанд компани ерөнхий захирал Нямбаатар сонгогдлоо. Хөрс ирүүл бол хүнс ирүүл, хүнс ирүүл бол Монгол хүн ирүүл. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцүү. Монгол улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Доо Баяр хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд сүүн заргамны үйлдвэрт ажиллалаа. Сүүн зарим компани нь 2018 оноос эхлэн хүнсний хангамжийн доктортой байдлыг дэмжих, иргэдийн эрүүл хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор бүтээгдэхүүний найрлага, технологид шинжилэл сайжруулалтыг тогтмол хийж, сүүн заримыг сүүн тарга брэндээр алдартай болсон үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгч юм. За энэ заримг бол одоо мэдээж хөлдөөсөн заримг тий. Нөгөөд бүх зэгүүдээр зарж байгаа. За энэ заримг бол онцлог байгаа. Яагаад гэвэл 100 гаруй явуулын цэгээр энэ бүтээгдэхүүнээ зарж штэ тий. Чехийн заримгийг одоо дахин сэргээж, дурсам сэргээсэн хуучны тийм сайхан заримгийг дахин зах зээлд гаргаж ирснээр танаа брэнд бүтээгдэхүүний онцлог гэж харж байгаа. За манайхаа нөгөө уламжлалт амтыг орчин үеийн технологитой хослуулан одоо байгалийн цэвэр амтыг иргэн одоо гаргаж ирж байгаа да онцлог даваа талтай байгаа. За энэ нь одоо шууд нэг газар дээр нь үйлдвэрлэж өгдөг болохоор яг шинхэн сүүний дээр баялаг амтыг өөс яг сүүн амтаар нь мэдэрч чаддаг. За манай компани дэхтэй 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүнүүдээ өөрсдийн түгэлтийн машинаараа шууд борлуулалт хийдэг байгаа. Жижиглэнгийн дэлгүүрүүдээр нийт 2500 дэлгүүрүүдэд нийлүүлдэг бол сүлжээ дэлгүүрүүдээс онцлоод E-Mart, SEO, Ebis, Walmart зэрэг дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлж хамтарч ажилладаг байгаа. Малчтаас болон фермерүүдээс шин сүг нийлүүлэн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг. Зундаа бол өдөртөө нэг 3-аас 5 тонныг бүтээгдэхүүн болгодог бол өвөлдөө 8-аас 10 тонн сүг бүтээгдэхүүн болгон нийлүүлдэг байгаа. Дөрвөн жил Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцгийн санаачлаар хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн Монгол орон дээр өрнөж байна. Энэ хөдөлгөөнд 2500 гаруй аж ахуй нэгж одоо 1.3 сая механик төгрөгийн одоо хөнгөлөлтөд зээл авсан ажиллаж байна. За танай компани өвжигсэн өнөөдөр энэ хүнсний хувьсгалын хүрээнд 19 нэр төрлийн бүтээгдэхүүний дотоодоос 100 хангах гадаадын зах зээлд гарах хүнс экспортын томоохон зорилготой. За энэ одоо хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн ихснээрээ танай компанид ямар өөрөг өгж өгөө. Хүнс гэдэг бол өөрөө одоо дэлхийн аль ч улс үндэстэнд одоо хамгийн номер 1 тавьдаг стратеги нь бол үндэсний аюулгүй байдлын хэмжээ тавьдаг энэ зүйл тийм ээ. Тэгэхээр одоо юу гэдэг Монгол улсын ерөнхийлөгчийн хүнсний хувьсгал гэдэг нь зарлснараа одоо миний хувь хүний ойлголтоор бол ер нь монголчуудын одоо хүнсний хэрэглээг суурьаар нь өөрчилж одоо давталж өгсөн маш том ач холбогдолтой зүйл болж байгаа. Ялангуяа одоо импортын хүнсийг одоо хязгаарлах, дотоодын үйлдвэрүүдийг сэргээх, за дээрээс нь кластер хэлбэрээр одоо хүнсний үйлдвэрүүд маш хүчтэй хөгжиж байна. За энэ нь одоо юу гэдэг манай компанид одоо сүүлийн 2-3 жилийн хувьд одоо дотоодынхоо түүхэд материалаар, дотоодынхоо фермерүүдээс кластераар хийгээд явж байна. Дээрээс нь одоо юу гэдэг нь сабата, гялгар бүх юм одоо дотоодын үйлдвэрээс авч байна. Одоо энэ мөнхийн үсэг эко парк гэдэг одоо ер нь бол дотоодын үйлдвэрүүдтэй нягт уялдаатай бүх юм ингэж авч байгаа. Энэ бол одоо юу гэдэг нь ерөнхийлөгчийн санаачилсан
хүнсний хувьсгалын хүрээнд хүнсний үйлдвэрүүд кадастрын хэлбэрээр хөгжиж явж байна гэж харж байгаа. Ер нь дэвтэрээс яг энэ чиглэл рүү ороочоо гэж төрцөөс уриалж байгаа учраас үйлдвэрүүд маань ингээд санал хамтарч ажиллах санал тавихад аюу уриалах хүлээж авч байна. Том үйлдвэрүүд нь бас жижигээ дэмжиж байна. Үйлдвэрүүд бас бие бинийгээ дэмжиж ажиллаж байна тийм ээ. Тий. Энэ бол манай үйлдвэрт бас аюу том давуу тал болж байгаа. А дээрэс нь яг сүүний урамшуул гэж байна тийм ээ. Яг ер нь бол ямар нэгэн одоо хүнсний үйлдвэрч бай бизнесийн зөвхөн тэр одоо хөнгөлтэй зээл гэдэг нүдээр хараад байж болохгүй байхгүй юу? Ер нь энэ чинь төр засгийн дэмжлэг маш хүчтэй олон талаасаа байж аж одоо энэ бизнес ч өөрөө таатай орчинд бүрдэж ингэж урагшаа алхаж явж байгаа учраас манай компаниуд юу гэх нөгөө шингэн сүү за тэгээд бусад одоо тайлаар импорт оруулж байгаа татварын хөнгөлөлт зөрчнөө юмнуудыг хамрагдаад маш том дэмжлэг болж байгаа. Хөрс эрүүл бол одоо хүнс эрүүл бол хүн эрүүл гэж ярьдаг. Тэгэхээр одоо энэ монголчуудын эрүүлийн төлөө орон даяар одоо бүх үндэсний үйлдвэрлэх хэрэгтэй. Дээрээс нь төрийн тэргүүнээс ахуулаад ингээд хүнсний хувьсгал гэдэг одоо маш том хөдөлгөөн өрнөл байж. Энэний одоо нэгэн хэсэг болж бид нар яг органик эрүүл үнэний сүгээр одоо тэг экорныхоо ард иргэдийг дотоодынхоо хэрэглэгчдийг хангах энэ том үйлсэд хувь нэмрээ оруулаад явж байгаа даа баяртай байгаа. Монгол үнэнийхээ сүүгээр яг зинхэн сүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаадаа маш их баяртай байгаа. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг улам нэмж, улам эрчтэй ажиллана гэж хичээж байгаа. Нус үйлдвэр нь 21 аймагт 33%, улсын хэмжээнд нийт 130 гаруй борлуулалтын цэгтэй бөгөөд хүнсний хувьсгал нэгдэн хөдөлгөөний зорилготой уялдуулж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн эрүүл, аюулгүй хүнсийг хэрэглэгчдэд хүргэхэд хувь нэмрээ оруулсаар байна. Ийхүү төрөөс хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөнүүдийн үр дүн бодит ажил хэрэг болж орон нутагт үйлдвэрлэл, ажлын байр, эдийн засгийн өсөлтийг дэмжсээр байна. Үндэсний үйлдвэрлэгчид орон нутагта догдвортой ажлын байр бий болгож, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, хүнсний аюулгүй байдлыг хангах үйлсэд бодит хувь нэмэр оруулж буйг энэ удаагийн уулзалт танилцуулгууд тодтоглоо. Ингэснээр Монгол улс эх орондоо үйлдвэрлэсэн эрүүл аюулгүй хүнсээр дотоодын хэрэгцээг хангах зорилгодоо улам ойртож байгааг албаныхан онцолж байна. Хүнсний хувьсгал. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн